Би яг нэг 14 хоног юу яагаад жоохон ингээд амраагаад тэг шууд яг бэлтгэл дээргээ тархацгалж. Шууд. Hi guys, чахайн. За өнөөдөр улсын нэг удаагийн аварга, улсын үнэмшгүй аварга, Men's Physical-ийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Чингис найзтайгаар ирж бэлтгэл хийсэн байна. За энэ өдрийн минь дүргэн. За өнөөдөр ч хоёул ямар бэлтгэл хийлээ? Өнөөдөр нуруу орчд юм. За хоёул бэлтгэлд орчих. Ойрын тэмцээн уралдаан юу байна? Одоо ер нь 5 сарлуу бол 5 сарлуу бол ер нь бол бүгд л 5 сарлуу бэлдэж шиг байна те. 5 6 сарлуу бол ер нь санаа байна шүү дээ. Үзээл биш шүү дээ. Ер нь гээд манайхан бүгд л 5 сарлуу андигжил шүү дээ. Одоо бэлтгэлжилт хэдэн хувьтай явж байна? Нэг юм одоо сайхнаас л хийж дөө юм. Сайхнаас л хийж байна. Тий, ажил ихтэй юу ихтэй яаж байна. За хэдэн тоогоор яаж халахлаа анда? 15 тоогоор л ч дөө. 15-аас 20 тоогоор халаагаа жингэн юм авчих. Ерөнхийдөө одоо нурууны өргөнөө халааж байгаа гэсэн үг тий. Уйнуудаа ерөнхийдөө сайн халаагаал нурууны өргөнөө ороож байгаагаал. Сая сүүлд чи ямар тэмцээнд орлоо? Хамгийн сүүлд ч чонон чемпион шүү дээ. Тийм шүү дээ. Чонон чемпионд орсон тий. Чонон чемпионд орсон. Тэгэхээр ер нь амралтын байдалтай байж байгаа. Сайхнаас хийж. Хоёр. Гурав. Дөрөв. Зург. Долоо. Наа. 9 10 1 2 3 4 Ер нь бэлтгэлийн систем юу гэж явах вэ? Одоо жишээлбэл өнөөдөр нуруу явчлаа гэж маргааш. Ер нь л 4 угаал бодох шүү. 4 угаал явчих. Багшаа хэлсэн систем заавраа тэгэл хөлөө ингээд дангаар нэгээл тэгэл нуруу цээж мөр 4 том хөлнгаа дөрүүлэнгийн хуваагаад тэгэл энэ дээр дундуур нь гаруудаа авчуулаад цээж нуруу мөрөн дээр ч юм уу хөлөө яг том болчих яг үндсэн дангаар нь усаал тэгээ хатаа шүү. Ер нь тэгэл ер нь бас хамгийн тийм одоо олон мэдл болчих шүү дээ. Арай ирэхэд байна. Муу гэх юм уу. Нуруу ер нь чухал юм шиг байна тий. Харин одоо энэ төхөөрөмжн дээр хийхэд ганц давуу тал нь юу вэ? Одоо яг ер нь одоо яг дээш бүрэн сунж шүү дээ. Сунж. Нурууны өргөнөө яг буцаа хойш авчиад ирэхэд яг нурууны өргөн гол хоёрлогоо нэлээд сайн шүү дээ. Одоо нэг загсан хэсгээ дийтлэн болчих байдаг шүү дээ. Яг тэр хоёрлоо ер нь хамгийн сайн очд шүү дээ. Гол нь айлттай мэдрээ сайн сунгаад ер нь сонгол чухал юм шиг байна тий. Сайн сунгаад буцаага сайн татхад ирэхэд тэрэн дээр чиг гол буцаага ачаалж олж болох. Бонхон зааж хийх савсан ч юм уу.
Тэн дээр илүү орсохгүй. Хүмүүсийн нэг нийтлэг алдаа ингээд идэх те. Тийм хит болгоод ажиллах гэдэг. Скол амар хурд ингээд скол даахгүй ингээд саваад байдаг. Тэгэхээр мэдрээд ч юм уу. Тэгж үл арай илүү. Ачаал нийлүү орж ир. Таад. тэр бэлдээр тэр удаж байна. Доо нэг 10 хонсон байсан. Тийм үү. Одоо нөө 10 гаруй хэсэг аж. Жохон нэмэх юм уу? Шууд хасах юм. Ер нь тэгэл маасан дээр л. Тэгэхээр маасалтай Жохон хийж байгаа тийм. Тэгээ сүйдээ тохиолж байгаа. Тансарч нэг том тэмцээн болох гэж. Харин тийм тийм. Монголчууд бас их гоё тийм боломжтой давууч юм. Тийм тэмцээн болчих гэж шүү дээ. Өрсөлдөөн гоё болох хаа. Тэгэд ялангуяа нөгөө Монгол зохиогдож байгаа олон улсын том тэмцээн болохоор бас биднэрт бас амар том боломж өгөхгүй тийм. Давуу. Гадагшаа төтгшөө явах зардлын хэмнэлт өгч. Тэ виз өгнө. Хонгоц буудлаач хоолонд тэрний зардлага илүү өчөж болох гэж. Одоо хоолойгоо чи та. Нэг гараад шивч. Энд нөгөө яг үндсэн гоё техникийн бас агаад өгөр. Тийм нөгөө хөрөмчнүүд дээр ажиллаж байгааг болохоор хүмүүс энэ өрөөсө голоосоо барай гэж үл нуурны гол руу илүүсээ орж хавчигдаад хоош сан далайн авч татдаг байл. Тэгэд яг өөрийнхөө суудлаа гол нуурт яг тааруулж өгөө. Хит дээр биш, хит доор биш. Яг татхад хоош яг нуурны гол руу сайн хавчигдаад 2-7 ингээ барьчвал өргөн үү? Хайх нь. Өргөө. Тэгээс нэг гол руу. Тэгээд сэрүүний доотлыг хэсэг байдаг шүү дээ. Тэгээд тэр хэсэг рүү орлоо. Үеийн дээр юу нэг голцсон ингээд энэ хоёр барилт дээр ингээд сэтл очсон шүү. Сэтлээд оо. Тий. Ингээд барил. Тэгэхээр арай илүү чанартай орж ирдэг. Тэгээс надад голлоосаа Дээрээс ирчихлээ. Бид чи бас яг тусдаа ингээ орчхоор бас янз. Чин ачаал нарай л орчих байгаа. Нэг гар илүү татна гэсэн байхгүй. Яг зэрэг татдаг хоёр гартай. Ингээ нөгөө хөрөмчнүүд чинь нөгөө тороостой байдаг болохоор жишээлбэл муу нэг тал нь сүлдээд ирчих юм бол нэрээ нөгөө татчихад байдаг. Энд дээр гоё тийм байхгүй. Нэг нь муу яг тэр талдаа. Яг л адилхан л хоёр гартай. Ачаа тэнцэн хогдсон болохоор. Би түрүү жил гэхдээ нэг ирж хийжсэн. Гэхдээ нороо хийгээгүй юм байна л да. Юу хийж байгаа гэсэн бол хайр чи мөр хийж байгаа. Мөр хийж байгаа гэсэн. Мөр гар хийсэн баг шүү. Тийм байна. Нийт хэдэн нас болох вэ? Мөөд тань нуруу шүү дээ. За. 8-9 нас гэл. Ялаад өгөх юм байна. Ой. Нуус нэг хордсон шүү дээ. Нэг үед тэгээд дуусчихсан шүү дээ. Одоо нийт энэ спортоор хэдэн жил хичээлж байна? Би ч одоо яг 2018 оноос их орж ирсэн шүү дээ. 18 он. Одоо голден жимэд болдсон шүү дээ. Тий. Тэр тэмцээнээс орж эхэлж байсан шүү дээ. Асар ихний тамирчин байгаа байхгүй тий. 18 онд яг. Одоо анир манер мэдээ яг зурж ирсэн. Сүүл бас нээлттэй гэдэг тэмцээн хийгээд. Тэгэхээр Тэгээ хэдэн оноос хойш ерөнхийдөө одогч дээр ирээд би ч одоо яг 23 оноос хойш ерөнхийдөө багтаар очиад. Тэгээд шууд улсын авахд ороод, чемпд ороод би явжсэн.
Тэрнээс өмнө болохоор медаль нь юу вэ? Нөгөө албаны гэж байна. Нөгөө албаных гэж байна. Тийм хөгжлийн албаа. Хөгжлөл. Тэрнээс өмнө яг Аз улс юм бүх медаль маш. Тийм үү. Тэгж явж байгаа яг 23-аас гэртээ очиод уулзаад холбоогоо ихэдээ солиё гэж бодоод. Тэгээ анх орж ирчихсэн 23. Тэгээд 23 онд бүтэн гэж 24 оныхоо улсын аварга чемпионд анх орж ирчихсэн. Хай. Хора. Дөрөв. Зурга. Олоо. Нэ. Одоо энэ спортоор хичээллэг бол юу хийж явсан бол тэгж бодож ирсэн үү? Дайгууд нэг хой байгуулч нэг нэг өөр чиглэлийн офис ажиллаж хийгээд ер нь бол нэг тийм байл хийгээд л байсан. Яг энэ спортыг сонгоод хоббигоо болгоод ч юм уу тэгээ бас ер нь бол яа бол өөр их онсон гэж бодож байна. Тэгээ нэг бас нэг чамлахааргаа нэлээд хэмжээчлээ. Бас өөр юм бас нэг ажил зүйлээ карьераа хөгжлөө. Ер нь тэгээ одоо ерөөхдөө энэ спортоор дагнаад энэ спортоос амьдралаа ингэ залгуулад ингээд бол ер нь бас их зөв сонголтоо хийсэн байх боддоо шүү дээ. Одоо юу нэр болохоор яг нэг тууштай байхад артлынх нь нөгөө үзэх юм юу юм шиг байна тий. Ер нь гол нь тууштай л байв. Тэгээ нэг юм оролдоод нэг хайчих биш. Сэглээд өрөх. Тий, сэглээд нэг бол нэг жоохон үзээд нэг шантраад болчих юм уу. Ер нь яг бол шантрах үе бол зөндөө гарч тий. Тэр нь бол тэр. Тэгээ ялангуяа маач цаа нэг жин хасдаг. Зүгээр нэг энгийн жин хасах биш болохоор ч нэг. Тий шүү дээ. Ер нь шантрах үе. Ер нь тий шантрах тий шин бол ер нь нэлээд бодно шүү дээ. Орон дотроо яс. Ноцхон үүлэгч үе байж тий. Чанга шиг юм. Хизүү тий. Хизүү спортоос. Би ч бас яг нүүрс усаа сүүлийн 10 хоног ч нөрөг болчтой. Тэгэл нэг дөрөв гэж босч ирээл нэг ингээл юмнуудаа бэлдэж ингээл өглөөнийхөө бүх хоолойдыг бэлдээл 6 гэж гараад нэг өлөн карт мардаг хийдэг шүү. Тэгэл яг ингээл карт энэ боддог. Яг юуны төлөв. Ер нь тийш нэлээд бодно өөрөөсөө нэлээд их асууж та. Яг яах гээд ингээд өөрийгөө зовоогоод байгаа ингээл. Яг хүмүүс бол хүмүүсийн харах үнцэг ч юм уу харах байдлаар бол бидний бол нэг тийм гоё тийм амархан замаар яваад амархан ингээ явж байгаа хөнгөөнөр ядрахгүй ч юм уу тий нэг зовхгүйгээр явж байгаа нэг амьд гаргаад ч юм уу ингээ тэрнийг ард гарч иж бодож ирсэн. Сайсандаа гараад медаль авах хэсэг нь яг хүнд харагдаж байгаа болохоос тэрнээс өмнөх асуудал бол яг тэрийг тэр хүртэл яаж явсан ямар процесс даван туулсан ард нь юу болсон тий ямар цаад бигшээл давааг туулсан тэрийг ерөөхдөө яг харж мэдэхгүй байгаа бол хүмүүс яг зөөх хөгжлөгээд яхаа амархан спорт ч юм аа нэг бол яг бидний ерөөхдөө одоо яг пиццэг одоо гол ярьсан одоо яг юу болчих шүү дээ допинг шүү дээ хүн болгоно допинг хийлээд энэ хүртэл ингээ явна гэж хэлсэн шүү дээ тэг заалч тэрийг хийлээгээ шууд амар болчихгоо чаас тодорхой хэмжээний тий хийсэн ч гэсэн адилхан л бас хөдөлмөрлөн зүтгэн шантрах бүх юм давж яаж тэр нэг зүгээр тэр имийг хийснээр одоо жишээлбэл 50 ажиллах ёстой биеийг одоо 150% ажиллуулж тэр ихний арталт нь гарч байгаа тий тэрийг задлан шатаан хүмүүс нэг хандлага нэг нөгөө Google гэнэ дээ нэг ичдээ ундаа угаа гэдэг амар тамчдаг. Яг тэрнтэй л төстэй юм шиг байна. Тэгэл бодоод идэв шүү тий. Тийм ярьж болж байна болох байна. Ер нь одоо тий нийгэм нэг тийм бол яаж ч юм чи. Аба яа өргөлгөө татчих дөө. Хэдэн оны улсын аварга лээ? Биш одоо өнгөрсөн жил шүү дээ. Өнгөрсөн жил. Тэрний өмнө чи 24 онд чи 2 дороод мөнгө медаль тий. Темпгээ төрүүлж ирсэн. Темпгээ төрүүлээ. Темпгээ төрүүлээд аваад авчихсан.
Тэгээ 25 оны улсын аварга аврал тий. 25 оны улсын аварга аврал. Дахиад улс төрхөн энэ жил. Ер нь бол яг хэлж мэдэхгүй дээ. Аа. Жинтэй болохоор ч бас. Жинтэй болохоор хэцүү үү? Хаснаа гэж ер нь бас хайлтдаг болоод шүү дээ. Би гэхдээ яг бүр халиад явчихаг байгаа тэр цаагаа дэлхийн хэрэг яваад үзчихвэл гэж бодлоо. Би ер нь өөрөөс бодоо санаа байж таа. Тий. Хайлчвал хэцүү тий. Нэгэнд одоо 15 20 ил нэмээвчүүл одоо тэгээд ингэж хийсвэлтэй тий. Би 13 ил гарах гэж Малдивт ч очиж өөлж мэлээ алин галзсан шүү дээ. Чин асагч бас хэцүү гэж. Би ч бас улсын аварга яг тэг зөвлөгөөний өмнө ч бас 700 г илүү өндөр өгсөн ч. Өөрийнхөө нэг энд жимийнхаа өндөртэй харьцуулж хагаад жин юугаа тааруулаа очсон ч өөр гараад. Тэгээд 700 г бас цаашаа бас соёл руу очиж савнж байгаа. Тэгээ бодлоо. Толцсон үед бол 700 гарахгүй шүү дээ тий. Мэдээс болсон шүү дээ. 200 шар. Арай гэж нэг 5 минут гүрээ сууж гарч байхад 100 г авч явж. Дахиад сүүлийнх дээр мөр 10 минутаар 4 орсон 5 орсон. Тэгжээс нэг яг 700 гаргасан шүү дээ. Тэгээ очихсан шүү дээ. Тэгээ туулцсан усаассан тийм бизнес чинь гаргана гэдэг чинь. Арай суугаа хөлрөхгүй ингээд суугаад унчих гал. Шүүсч байхгүй тэгээ бүр ингээд толгой эргээл мандал заал бодож. Тийм өдрч чанга шүү. Чангаж. Тэгтээ яг хэдэ өөрийнхөө төлөө явж байгаа шүү дээ. Ой ямар. Бусдын юмс хийж байгаа шиг. Яг тийм шүү дээ. Тэр юунд чажах яг манай охин төрхөд төрсөн байсан юм шүү дээ. Тий. Тэгчээ бид цаашаа солонгос явсан шүү дээ. Манай охин яг 5 сарын 8-нд ирсэн. Тэгээ шууд улс руу орчих. Тэгээ явчихсан ч шүү дээ. Юунд солонгост яалаа? Солонгос ч дөрүүд очоод тэр алсан. Тэгээ өндрөө яваад. Солонгос. Гэтэ нэг гоё формонд орчоор олон нэмцээ явчихаар амар гэдэг юм аа тий. Ер нь яг гоё формо барьчвал бас яг гоё. Яваал авч. Гэтэ тэгэл сайн багштай болохоос нэг би тэгээд өөртөө бас бүр 100% өөрийнхөө юугаар биш болохоос нэг санаа амар тэр нь илүү амар. Надад ер нь бол тэрний илүү даваа амар байдаг шүү дээ. Яг би өөрөө яах вэ гэж бодоод байгаа гэхгүй. Зөвхөн багшаас асуугаад очиж уулзаад харуулаад багш бүгдийг хэлээ өгчин. Одоо тэрийг хаасчих энийг ингэж бэлтгэлээ ирэхдээ тэгээ хийчих юм уу. Тэгээ ер нь бол багштай явах хамгийн даваа тал чинь л ер нь бол тийм шүү дээ. Тийм шүү. Ер нь бол яг өөрөө санаа амар яг ингээд өөрөө тархиг амраач болно тий. Харин амраачлна. Бас нэг хэмжээнд ороод нэг юм дээр алдаад ч юм уу дахиад дараагийн жилээ хүлээх тийм юмгүй болж байгаа болохоос нэг багш нар тийг үзээ туулаад ингээд даваад ингээ юуг н аргыг олцсон болохоор чи хилээх арай ингээ давуу болчих. Нэг шат илүү хов гэдэг шаарчаа гэсэн үг. Надад бас яг мэдэрсэн зүйл яг багштай болоод мэдэрсэн зүйл яг ингээд юу ачингуу болчих. Эхний тэмцээнүүд ингээд төрүүлэл явж байгаа дараагийн тэмцээнд одоо олоос молоос дээр явчихсан гот. Угаасаа 100 өөрөөсөө хамаарах бүх юмнууд нь бэлэн болсон. Надаас илүү тамирчин байх юм бол ингээ хүлээмж шээ. Надаас илүү байна да гэх. Ер нь яг тийм хүмүүс нь өөрөө бэлтжин гуртлаа би тийм дээр алдчихлаа гэж дараад нь шаналаад идэг тий. Тийм асуудал байх тий. Тэр их гоо байх шүү. За энэ дээр хийхэд одоо нийтлэг алдаа болон техник нь юу байна да? За ерөнхийдөө хүмүүсийн гаргадаг болохоор хэд хоош ингэ сав онцдог. Нэг бол яг жингээ яг өөртөө тааруулахгүй хит их хүндээр ч юм хийчихэд хоошоо хит савж байгаа. Ингэж цаадаг ард. Нэг бол дээж нэг явахдаа огцсон ингэ шидчихдэг. Лоошо татчаад зөөл ингэ зуурл явуулахгүй. Огцсон бид хавийн нөгөө нэг мөрнийхөө холбоос үед яаж байгаа сонгоч гад. Тэгээ нэг бол хит угшаа ингэ чихээ суучаад хоошийг уунчихна. Яг гой тааруулаад яг нуруу яг айл хэсэг яг илүү сонж тэллөө татаад мэдрээ явуулаа. Тэгэхгүй манайхан ч жоохон. Одоо жишээлбэл манайнаас чинь голд чими ерөнхий багшаараас ч ажилладаг. Ерөнхийдөө багшаар ийм сайн багш энэ төр байж байхдаа дур мэдээж яаж би шууд багшаас салахгүй ийм багш нартай байдаг.
Бас энэ давуу тал واخгүй тий. Тийм шүү. Одоо жишээлбэл төлбөрүүд төлөөд орж ирээд байгаа юм бол эхний наацх эхний мэдлгүүдийг шууд авах боломжтой болчих жоох. Тийм шүү. Ихэд бол манайх ч ихэд бол бүх үндэ яг эхлээд төхөөрөмжтэйгээ зөв харьцах ч юм уу аюулгүй байдлаас хангаад бүх юм заах гэж. Хувийн багш шиг бол байнга тулаа явна гэсэн ойлголт байхгүй тийм. Яг тэр зааланда хит олон хүнтэй болж ирдэг. Яг ийм хүн цөөхөн үед бол яг нэг үржлэнгээ заах өгч. Хүн ихтэй үед бол яг нэг үржлэн зааж чадахгүй. Тэгж орчих гэж алсаас хянах ч юм уу. Хилээд орчих тийм. Бас зарим нэг алдаанууд харагдаад байдаг нөгөө. Би төлбөрөдлөд ороод ирсэн мэж яхад ягаад чи надтай ингэж суудлах шаардлагагүй байгаа ингээд. Байж. Тийм нэг байдаг тийм. Асуудал байсан. Тэгээд тэгээд ойлгуулаад тайлбарлаа гэж хэлж өгөө. Тэгээ нэг энэ одоо жишээлбэл энэ заалан дотор чинь нэг удаагийн оролтоо болж 40-50 хүн бол илбэх шүү дээ. Тэр үйлгэнд чинь заалны 1 муу 2 багш тулж ясна гэж асуух хэрэгтэй. Яг анхны мэдлийг бол заагаад өгч болно. Үүнээс хойш ингээд яг тулаад яг хажуудтай яах юм бол тусгай үйлчлэг олчихно шүү дээ. Одоо хувийн багш юм. Хувийн багш болоод цагаа тохироод би тэдэн цаг тэрэн чинь намд миний ажил байж байгаа. Тийм үү. Бас заалны багш нарыг хараад бас бөмбөгнөөд харагдаад байт юм. Тийм тийш. Зарим багш нар тэгээд Кадаш юм хөгжсөн. Одоо болохоос хүмүүсээс яг ихний техникүүдээр заалгачдаг болохоос тэгээ босоод амнаас ихний би дагаад хийгээд үлдсэн. Тий. Тэгээд мэдгүй юм ярьж асуугаад зөвлүүлээд техникийн зөв гэж нэ буруу гэж нэг шалгуулаад нөгөө хит хүжимийн авах үед ч юм уу алдаа дээрээ зогсоож өгнө. Тийм байсан. Одоо ер нь тийм болгоо. Одоос хөгжсөн болохоор бүр бас нэг наач яг нэг 20 мөрөө онд ч юм уу 21 онд бас сайн нэг өөрсөн шүү. Тийм шүү. Нэг үргэлж ингээд яг хажуудаа ингээд нэг хувийн багш ингээд байлж байгаа тавиад салахгүй нэг үргэлж заалгаж байгаа нэг үргэлж нэг одоо яг 20-4 орно үл яг нэг үргэлж тоолуулж байгаа ч юм уу. Хажууд тоолоо явж байгаа шүү дээ. Тий. Тэр бол асуудал. Тэр үуч бас арай л чамшаа. Тэр олон хүн нэг үргэлж тоолоод ингээ он гэрч. Тийм шүү дээ. Тий. Ягаш боломжгүй зүйл л дээ тэр бол. Яг нэг хувийн багш юм удаа яг ингэ тулаад зааж өгөх гэсэн. Яг гоо техник юуг зааж өчөөл. Би чинь хоёулаа чинь нэг тэмцээн дээр зогсож үзчихээгүй би хамт зогсож үзчихээгүй гэж бодож хойлож дархан дээр зогсож. Хавар алдар хамт гарч ирсэн шүү дээ тий. Дархан дээр зогссон шүү. Чи жаа тэгчээд ирчээд дэлхий оргосон шүү. Тий. Дэлхий руу хасж байгаа. Тий, хасчаахтаа орж ирсэн. Орчоод. Тэгээ нэг оройно цасаар шордог. Богддог. Тэр амирс шүү. Цасаар шордог. Оройдоо гараад чигсэн цасаар шордог богдсон дээ. Чи бас хэцүү юм биш үү? Тэгэл тэн дээр тэгэл тэнцэн орой тэгэл бид нэр хоол идэж яхад миний хамт ганцаараа гүрийгээл махаа идэж байгаа байсан да тий. Би чамаас их авлаа. Дахианых махыг дуусчаад. Дахианы махаа нөгөөд би ч өдөр нь битсэн байсан. Зүгтэрээс гоё. Дурсамжлуулах тий. Одоо бүх тэмцээнд орсон удаа харахаар зураг дурсамж хийгээд ер нь одоо ер нь ингээл мартагддаггүй тэмцээний юм байгаа юу. Одоо нэг тэр тэмцээ ерөөс нэг санаанаас гардаггүй дээ гэд амар хасаж ороод яажсэн ч юм уу скол ерөөс нэг анхны ер нь юу байсан 23 оны Азавраг Тэгэхэд бол явж үлээг тултлаа асцсан жисэх хөхгүй. Тэгээ яагаад өгдөө захна. Одоо яг манай тэр албаны онцлог гэх юм. Арай жаагаад юм томдоо юу байсан шүү дээ. Сүүлд нэг зураг мөр гацлаахад. Арай том байна гэсэн үг. Тий. Нөгөө л жаа яг арай тийм жижиг цөмөрлөг юм арцгарын хаадаг. Арай жаа том цөмөрлөг нэмэх байгаад байгаа юм шиг. Арай жаа том болгоно нэг. Одоо арай жаа бодтой ангил нэг дээд шүү дээ. Тэнлөөгөө орсон байна гэдэг. Гэтэ би яг тэр холбооных нь мэдгүй. Одоо энэ холбооны дэлхийн аврагыг бол би жоохон асуудал шүүлтийн тал дээр амар асуудалтай шүү юм гэж бодоод байна шүү. Ер нь бол асуудалтай шүү. Одоо жишээлбэл 5 шүүгч суудаг тий. 5 шүүгчнийг ерөнхий шүүгч. Нийт 6 шүүгч сууж. Тэр чинь одоо жишээлбэл Таиланд юм уу
Вьетнам ч юм уу ингээд хоёр шүүгч зэрэг сууж юм бол тэр ангиллын тамирчин яагч дэлгэр болчихж байгаа юм. Тийм байхгүй шүү дээ. Бид ер нь бол адилхан. Наа явж байхад бас адилхан бас ингээд шүүгчээр ингээд сууж байгаа хөөх. Тэг ингээд гарахад яг хаттын хоёр шүүгч зэрэг орж ирээ суугаад. Яг ингээд пенальти 5 гарч ирэхэд солигдож байгаа шүү дээ. Тэгэл байхгүй. Тэгэл тэр юм оронгоор игээл өчөж. Харин тий. Шаал өөр. Эхний өдөр чинь бүр тийм амар асуудал үүсгээд одоо манай энэ голцын нэг тамирчин байж тээ. Нэг хөө. Тэр нэг баахан шүү. Тийм баахан. Тий. Баач мөнгө медаль ордог тий. Тий, жуниор дараа мөнгө медаль авсан чинь нөгөө нэгт орсон Тайландын тамирчин бүр амар муу гэж нэгт ороод гарч ирсэн. Харсан шүү. Ийм асуудал үүсгээд тэр чинь бүр оройн амар том асуудал үүсгэсэн баг. Тэрнээс хойш дараагийн өдрөөс нь ахуулаад нөгөө нэг болсоос нэг шүүгч гарна гэдэг. Тэгээс 5 улсын шүүгч. Энэ сайн шүү. Гаргаж иж гайгүй харьцсан. Наагч тэр явж байхдаа нэг гол нь манай Монголоос шүүгч байдгүй. Тийм үү? Олон улсын. Одоо бол орсон баха. Одоо бол нэг 23 шүүгч болсон ч олон улсын. Тэгээ наваа явж байгаа ч яг олон улсын шүүгч байхгүй. Дан нарын гадаад өөртөөс Америк, Солонгос, тэгэл Хятад. Тэгээ нөө тэр зохион байгуулж байгаа орных нь даваа талтаа болтой гэл. Даваа талтаа. Тэгээ нэг бол хоёр шүүгч сонгоно гэдэг. Одоо болохоор яг шүүгчүүд нь орсон баха. Бас нэг орны нэг онцлог гардыг шүү дээ. Тий. Би ч тэгтээ бас азтай ч гэх юм уу. Яг 5 улсын шүүгч сууцаа гарч ирээд. Дараач өдөр нь гарчаад бүгдэн дээр нь 5 улсын шүүгч сууж байгаа хэрэг. Солигдоод нэг шүүлтэн дээр нэг л суун. Тэгэл ингэ солигдоод ингэ. Тэгвэл яг гэтээ бас тэр чанц соос гоё юусан шүү дээ. Тий. Хултлаа хасаг гэж одоо гоё байхгүй яг үү тий. Бүр үхэж ирсэн. Чанаа. 73-т орох хэвээр өглөө нь 72900-тай ингэ зогсож. Амар гэлээ. Би өстэй амьдралдаа тэгэж хасаж үзээгүй ерөөсөө. Ерөнхийдөө л баг зүгээр нэг 15 6 хоног худлаа үнэн кардио хийж байгаа л ерөнхийдөө ингээл давхад орчдөг толтлоо хасагдчихдаг. Өөрөө нэг юм биений онцлог ч юм уу ерөнхийдөө нэг юм ер нь нэмхэн талдаа болохоор тэгэл нүүрсээ хасаал нэг өлөн кардийн толтны явуулж харал хасагтайж орчдөг хэрэгш. Тэгэж яагаагүй. Би бүр хүний өрн баг 2 сар шахуу кард хийсэн. Чамаа мэлээ гэж. Тэр ер нь гоё. Сайн хүмүүстэй олсоос арай гоё дээ шүү дээ. Тий. Сүлднээс ингээ харж байхад сайн сайжуудтай. Манай энэ бас гоё байна шүү дээ. Норлоо. Тийм үү? Тий. Хасна юу байвал юу болохоор зэрэг татчихна. Мөрний арт ч юм уу, нурууны гол юугаа яг өөртөө араас нь. Одоо үндсэн техник гэх юм бол ингээд яг нуруулга орно болж байгаа хавчаад хойш хоёр далтайгаа зүг хавчаад өгдөг. Зүг. Мөрний ард орлож жоохон дээгүүр ингээд ч юм уу. Мөрлөгөө чиглүүлээд өгдөг. Нэг бол ингэж яагаад ингээд татхаар бас илүү гоё. Тийм ээ, илүү гоё сунгаж хэмнээс сунгаад яг өргөнлөгөө илүү. Энэ бас гоё төхөөрөмж. Тэгэж ингээд алдсан ч болдгийг арай олон янзаар олон үйлдэл юм ашиглаж болдог. Би тэгтээ голц дээр 1 2 удаа хийж ерөөс нь нуруу хийж үзэж байгаа. Нурууны төхөөрөмжтэй гоё юм. Нуруу манай хөрн гоё шүү. За манд нэг юу яагаад ихнийх нь заагаад өгөх. За. Нэг юм уу? Хойш жоохон тавчихгүй. За. Хоёр далаа авчаал энэ хоёроо сонгож өгнө. Одоо ч нэр юу болох юм бэ шүү дээ? 7-8-нд. Нөгөө регон л болно гэсэн дээ. Тийм гэсэн шүү дээ. Сая авраг. Одоо 5 сард болох тэмцээний өмнөх үе үстэй тий. Тий. Тэстээс Монголд бас гоё тэмцээн болж эхэлж шүү. Харин тий. Ингээд байл ууг нь бас илүү гоё хурцтай хөгжөөл. Энэ орнуудаас хүмүүсээ ихээр цаашаа хүмүүсийн нүд нэгдэж дотоодынхаас илүү гэхээс илүү бас ингээд гадаадаас гоё тэмцэл ирээсэй гэж бодоод байгаа шүү дээ. Би бас ингэж бодож шүү. Тэгээ 5 сард ирэх хөл үү? Тий. 5 сард
Одоо яг бүсийн авраг бол Монголд л болчих. Зөвхөн Монголоор үзэх. 5 сар л гоё хятадуудаас Солонгосоос хойл ойр хорнууд ирвэл хүмүүс ирээд ирвэл тий. гоё гоё болоод хүмүүсийн үүдс арай өөр болж шүү дээ. Тэр сайн. Одоо ихэд бол хятад Солонгос ихэд одоо ер нь их сайжирч тий. Хятад бол энэ амар шүү дээ. Сая би чинь түрүү жил 12 сард тэмцээнд яваад би 3-т ороод нөгөө офондоо 3-т ороод манай 4-т орсон залуу сая 2-т орж ич. Бүр нуруу ингээд ийм болсон. Би бүр байгаад байгаа. Яаж жилийн дотор ингэж хурцтай ингэж бие хөгжүүлээд байгаа юм. Тэгээ бүгд яг нэг тийм цутгц юм шиг том нуруутай. Тийм ер нь бол нуруу амар гата тий. Харин ардаас нэг пөмбөр том дэлгэхээр тааштай манай монголчууд бас гоё сайн тавьж ер нь бол их биш шүү дээ. Тий их болчихсон шүү дээ. Хурцтай. Тий ер нь гоё хурцтайс гоё хөгжиж шүү дээ. Өөрөөс энэ пицци спорт ер нь бас өөрөөс гоё хурцтай хөгжөөд дангаан фитнесээр хичээл хүчсэн хүмүүс нэг эрүүл мэндийг анхаарал одоо хичээлд болж шүү дээ. Ер нь бол нэг ойрын 1-2 жил ер нь бол их хүмүүс их явж эхэлж шүү дээ. Фитнест эрүүл мэндэд анхаарал дангаан тамирчин ч гэлтгүү гэх. Зөвхөн эрүүл мэнд хөдөлгөөн ингээд одоо л яг нэг ойлгоод зөв хөвчлөө орж ирээд. Гэтэ яг миний хөвөний өнцгөөс харахаар тамирчин болчоор за юм муугаар сонсогдож магадгүй. Яг нэг тийм энгийн хүнээс нэг арай өөр харагдаад идэв шүү. Одоо жишээлбэл зөөр нэг энгийн тасал хийдгүү хүний бие, тасал хийдэг хүний бие газар тэнгэр шиг өөр болчтой тий. Тийм ер нь одоо жишээлбэл ингээд даалмаг, скол мүцг ингээд явж, скол зүгээр хувцастай ингээд явж байгаа ч гэсэндээ айгуу гоё тийм өөртөө ихтэй гоё ингээд би хаана юм чимгэр бол харагдаад зөв миний хувьд биш ер нь ингээд хүмүүсүүдийг хараад тахна. Ер нь тийм болчтой шүү. Хадгалаад юм бие авч явах байдал амар болчтой тий. Өөртөө ингээд бүрэн итгэл дүүрэн хаач явсан дээ өөрийгөө ааштай зүг ааштай. Тэгээ босны үдчээ илүү гоё ингээд тусч ирж байгаа ч. Хүмүүс үлийг хараад арай нэг өөрөөр хүлээж байгаа тий. Годомжинд явж байгаа ингээд тэгж нэг өөр газар явж а дүү өргөдгөө гэ. Ер нь бол зөндөө шүү дээ. Тэгээд эргүүд гол асуудыг юм яавал юм баг. Хэн чам шиг 2 сар ч 3 сар хичээд чам шиг болох уу. Ер нь бол бас тэгж их асуудаг шүү дээ. Одоо зарим газар өөр газраас хийгээд лок тооцоолж өмсөж байгаа. Ахны одоо нэг яваад хэдэн сар болж байгаа. Одоо нэг хэдэн сар болов ийм болохоо гээл. 4 ч юм уу 5 сар яа хичээл дүү шиг болж ирэх гээл. Ер нь нэлээд асуудаг шүү. Би зүгээр тэгэж асуувал энэ хариулт нэм байлдаг болчиход байгаа шүү. Та эхлээд яваад үзчихгүй. Ер нь тийм тий. Заавал нэг цагийг хичээлдэх шаардлага байхгүй шүү тий. Өөрийн биеэр туулаад үзсэн дээ шүү. Тий. Ер нь яг цаг хугацааны спорт шүү дээ. Хин сайн хичээсэн, хин сайн тууштай байсан. Хугацааг нь хэлж хүмүүс шантарч магадгүй гэж бодоод айл хин 6-7 жил хичээлдэг. Ер нь бол бас урт хугацаа шүү дээ. Тэгэл амьдралын юу хөвшил нь шал өөр болоод ирнэ. Тэ? Тэгээ идж байгаа ууж байгаа хоолгонд хүрч шал өөр болоод ирж дээ. Одоо яг анхлан хичээлж байгаа залуучууд болоо одоо залуу одоо ингэ тамирчин болох гэж төлөвлөж байгаа хүмүүс хандаж хэлвэл одоо юун дээр анхаарах хэрэгтэй. Ер нь бол эхлээд яг өөрийнхөө нэг хийх арга барил эхлийн одоо систем гэж байгаа шүү дээ. Яг өөрийнхөө аль хэсгийг сайн дутуу байна, аль хэсэг нь арай илүү хөгждөг, аль царай илүү бяртай. Тэр бүхэн дээр анхаараа яг жигд бол тэгэхгүй одоо ингээд сүүлүүд ер нь жоохон ажиллаж байгаа. Нэг бол зөвхөн дээгүүрээ хөөгдөдөг. Хөл хэсгээ хааждаг. Тэгээ асуугаар шортаа ингээд авчих, менс хэсэг авчих. Ер нь одоо менс орсон ч ороогүй ч хөл заавал зөвхөн байж тийчнээ нэг обом чинь тэнцэж ирэн дахгүй нэг даавар бөцөс олж илүү сайн явагддаг шүү дээ. Тэгэхгүй манайхын нэг яхаар менс хээ бодохоор л хөл нарийнхантай ч дээгүүрээ бэк бодчиход одоо тэгээ тэр ер нь хамгийн том алдаа байгаад шүү дээ. Одоо би min тэр том алдаа ч одоо би шүү дээ. Би ч нөгөө дандаа нэг жинтэй байсан болохоор за яшиг шиг тэр лөө баг зэрэгжин явуулжснаас дээшгээ том орж байгаа дараа нь бол. Тэгэхээр одоо надад алдаж байгаа зүйл хэм бол нэгэн дээгүүр ингээд том орчонгол тэр алдагдчихад гүйцэхэд амар хэцүү болчихж байгаа байхгүй. Буцаад нөхөж авах чанга. Зүгээр бүр яг хөлний системийг юусэн бүр ингээд хинээс нь хэлж байгаа юм шиг мэдрэмжүүд их төрүүлдэг.
аюу хэцүү санагддаг. Яг хамгийн анхны нөгөө фитнест орж ирээд яг ингээд амар хэцүү юмнуудыг мэдрэмжүүдийг яг одоо дахиад ихнээс нь туулаад байгаа байхгүй. Тийш. Яг гол нь хоёр зүйл гол нь яг тууштай шантрахгүй. Яг өөрийнхөө зорилгын төлөө хичээгээд сахилга байцаатай. Ер нь яг хин сахилга байцаатай, хин сайн хичээн хөдөлмөрлөн тэр л ер нь бол яг өөрийнхөө хүссэн үндэ хүрнэ. Тэс нэг том заал нь бэлтгэл хэнийг даваа тал ингээ тойроод шаталцахгүй ингээ төхөөрөмжнүүдтэй хуваалцаад удаад авахгүй тэр нэг юм тий. Ер нь аач бас заал талбай томтой болохоор одоо тэнд одоо хүмүүс их байлаа гэж шавна штэ. Энэ аваар ингээ баг болчихдог. Тэгэл нуурж бас ингээ хоёр газар хуваагдсан. Тийм ээ тий. Арай амар. Хөл бас адилхан штэ. Ийш бас ингээ тал мэлээ тэр энэ бас дахиад бас байж байгаа. Тэр нэг газар ингээ шаваад өөгнөрөд авахгүй тий. Арай л амар. Тэ жишээ нь ингээл нааш явчихлаа. Ингээл хөөс шахалцаа шамбаралдаад тэгтээ нэг ээжтэй удаан амарна гэсэн юм байхгүй арай амар. Тийм ээ. Гоё шахаж. Гоё бас нэг газар бөөгнөрч хэцүү байна. Тэгээд нэг орчоод дахиад хүн орно гэхээр би орж байгаа гэдээ байлгаад дээр шиг тэгээд ээж л орчоод би чинь өөр нуруунд дээр жоохоо арай сул болох. Голцоо нуруугаа илүү барьж аваад хийдэг. Ер нь бол хөл бас дангаараа хийждэг. Тэгээд нурууг зарим үед бас дангаараа хийждэг. Арай нэг олон тасгал хийгээд. Нуруунд одоо яг анхаарах ёстой зүйл. Одоо яг өөрөөс мэдэрсэн үед гэх юм бол ингүүл ерөнхийдөө алуу гоё ингэ томорж өгөх боломжтой юм ч юм уу. Одоо жишээлбэл амралтын хугацаа хэд хонжоод хэдийн хоногийн дараа хатаа өнөөдөр нуруу орлоо гэж бодоход хэд хоног амраачаад харах юм. Тэгэхэд би одоо нэг хоёр одоо өнөөдөр нуруу орлоо маргааш одоо хөл цээж мөр тэгээ дахиад нуруу шүү дээ. Нэг бүрэн амрааж ирж байгаа гэсэн. Тэгэхээр ихэд бол арай илүү тэр булчин бүрэн амраа бүрэн сэргээд яг дахиад бүрэн амарсан байгаа булчин толтон ажиллах бүрэн ачаал аваад жигээ хантлаа нэг ачаал авчих гэсэн. Тэгээ буцаад яхад нэг амралт хооронд хооллохоо сэргээд илүү томроод. Тэгэхэд айлтах нэг дутуу хэсгэргээ илүү анхаарч чигэж өгöd. Мэш одоо нуурны гол хэсгүүд шүү дээ. Гол баг. Тэр юм жоохон муу шүү дээ. Зүг. Тэр тал руугаа. Тий. Ихэд одоо багш дээр яаж байгаа нуруулга илүү зарим хүмүүс бас нэг өргөн ингээд томрохгүй өргөн хэрнээ ингээд байгаад идэг. Зарим нь бас нэг ийм байгаа энэ өргөн бас байдгүй талаад байгаа. Энийг чинь бол энэ жоохон байдаг мөртлөө гол нь байдаг. Яг гол нь юм фонд гэсэн үг шүү дээ. Тэр ер нь жоохон засан болч ингээд засангууд яг нэг гол хоёр өргөнүүд. Яг өргөн нь бол гайгүй байгаад байгаа мөртлөө яг тэр хоёр жоохон нэг юм уу байгаа шүү дээ. Дасгалын үед гэх юм бол анхаарах хэрэгтэй зүйл юм. Дасгалын үед яг өөр таарсан. Хит технологи хөнгөн юм биш. Нуур шүүрээ том болчихсон болохоос нэг жоохон жин авч ээж арай илүү ачаал аваад илүү нэг тэлж ирэх юм байлаа. Тэгэхгүй хит хөнгөнөр хийхээс нэг мэдрэхгүй. Хоёроо нэг ажилласан биш, ажиллаагүй биш хоёроо хооронд. Нэг бол зүрх юуныг ачаал аваад яаж ирэх болчих вэ? Яг нэг бэлтгэл хийсэн биш. Мэдрэмж аваад бас хит хүнд болох юм бол саваад бас. Тий, гол нь яг жингээ яг өөртөө тааруулаад яг нэг гүрийгээ ч юм уу зовоод нэг 15-аас 20-тоогоор нэг 4 ордон шүү дээ. Тий. Яг тэр жил их чухал юм байлээ. Ялангуяа сүүлийн нэг 5 тоо ч юм уу. Яг тэр сүүлийн 5 тоон дээр л жоохон гүрийгээ ч юм уу. Жоохон тесрээд хийжүүл. Арай илүү мэдрэмж нь орж ирээд болчин үрээ сонгоёгээд тулаад. Тэгээ болж байгаа сунгаад бүрэн сунгаад доошо бүрэн татаад. Тэр бас их чухал. Бас яг ингээд адилхан бас нуруу томруулах гэж байгаа хүмүүс асууя гэж бодож иж магадгүй тийм. Одоо ч анд ч одоо бас мундаг тамирчнаас гадна бас мундаг дасгалжуулагч бас идэг тийм. Одоо яг гар дороо хэдэн тамирчин мэдэж байна? Одоо хотын авах одоо нэг эрэгтэй. Нэг эмэгтэй лээ. Зүг. Яг өнгөрсөн жил хотын аврагын 4-д орж ирсэн. Билгүүн гэдэг. Ясаа чонон каптер бас 3-д орсон. Тэгсэн тийм. Одоо нэг гоё нэг зүйл хийгээ юм. Одоо ингээд хот руугаа анхаарсан яг гол юм тэр болсон л явж. Ер нь яг хүмүүсийг хараад тах нь ингээд багаас нь эхлээд ингээд явж байгаад жилээс жилд ингээд гоё ахих нь гоё байгаад тийм. Эхний жилд байгаа юм ультраал дараа жилдээ нэг 5 руу ороод 4-т ороод тэгээд ингээд дахиад яваад хов хүнд ч гэсэндээ өөрөө сайжирж байгаа мэдрэмжээ төрүүлээд тийм шүү дээ. Шууд эхний тэмцээнд ороод шууд медаль аваад алаад байх нь бас хэцүү шүү дээ. Хэцүү. Хүн болгон тэрнээс
тэр хүнээс өмнө хичээлсэн хүмүүс өмнө мултраа үдсэн, аваа үдсэн тийм хүмүүс дахиад ингэ орж иж байгаа. Адаглаад ядаж нөгөө хэдий гой байгаа ч гэсэн нөгөө тайзны нөгөө мэдрэмж гэдэг зүйл байдаг тий. Боо заваад тайзтайгаа харьцах байдал мэдэл шүү. Яг тийм нөө тэр мөр шал өөр л байна. Орцмал улам гоё нөө бие өөрөө бие мэдэрдэг болсон. Тайзанда яаж гарахаар сандралгүй болж тайван болчихно. Тэгэхээр анх гарч байгаа хүмүүс нөө хитрх би энэ гоё бэлэн болцсон гэсэн мөрөдөө гарахаарэ ингээд гоцмоо юугаа байхаа мартаад тий. Манай баруун зүг хаашаа ийхэж л санахаагаад анхны тайзан дээр гарч ирсэн мэдрэмж байдаг одоо. Байгаа ш та яг одоо тийм хатаа авахд орж ирсэн юм аа. Аас юу гэсэн шиг бэлдэл гараад яасан чил поза нэг л байр чадхаа сандраал олон хүн ингээд сарцсан чил сандраал нэг л юу нэг биш бас байж байгаа шиг анх хотын орт орж ирсэн. Амар гоё бэлдэж ингээл хөөлгөл гасан ч амар хурц гэрэл. Тэгэл доор ингээл шүүгчтэй. Одоо яг бичлэг нээдэг аахгүй ингээл поз орж явахдаа ингээд салхал. Ер нь бас нэлээ сандалт ирдэ шүү. Сандрын төгшин дотор ингээл гэлээ. Юу амьдралдаа тийм хийж байгаа юм чинь шал өөр мэдрэмжийг авчих шээ. Тэгэл бас гоё мэдрэмж шүү бас тайлбар байна гэж байна. Цаана сая тийм гоё. Одон юугаа сонсоо те. Яг медалийнхаа юг тэдгээр байр дараад сонсох тэр бас хамгийн төгшөлтөө өч шүү. Яа. Хамгийн төвшөр өгсөн. Амар тий. Ялангуяа яг 1-2 доор байр. Зүгээр бүргээ сонирн болоо. Тэгээд нөгөө тоогийн зарлахгүй яг адилхан ядж яхад яг аж таа 100 хэд ч юм уу эсвэл адилхан байгаа хэзээ тий. тоо байхан бол тэгэл яг бодоод байгаа. Ер нь чанга. Тэгээд улсаа чи яг тэр нэг дархан дээр нэг оврол хоёулынгийнх нь хувьд бол яг анхны яг оврол авах гэж мөч ахгүй тий. Тэгээд хоёулын нэг багшин шээ. Алин ч авсан яах вэ гэ. Бас бодоод байгаа шээ. Яг хоёулынгийнх нэг 100 гэж хэлсэн тий. Яг хэнийг байгаа л гээл. Нөгөө юуных нь болохоор нэг жуниорын тамирчин мэлөө. Үгүй жуниор биш. Новис английн тамирчин байсан тий. Тэр болохоор за хоёрын нэг нь авчин дөө. Тэмүүж ингээл юм байна. Тийм тэмүүж байсан ба тий. Одоо кинг дээр гэдэг. Тэр байсан баг шүү. Тэр одоо хоёлаа гэдэг. Хоёлаа төгсөө бас аваад байгаа даа. Гарахтаа хадлаа. Би нэхэ сэтгэлээ тайвшруулаа. Энэ жаас яах вэ? Тэгсэрнээс тоогоо сонсоод яг гарахаараа. Тэр л яг гой барсан гой мэдрэмжүүд нэ гэж. Одоо голцсон багш гээд нийт хэдэн жил болчих вэ? За одоо 5 6 жил болчих шүү дээ. Тийм үү? Тийм, нэлээд болчихлоо шүү дээ. Нэлээд болчих юм шүү дээ. Би яг анх басаг нэг хүмүүс нөгөө асуугаад идэв тийм нөгөө энэ жимийн байршлыг мэдэхгүй нөгөө дүнжин гар уу яг ажилладаг тий. Тийм, их Монголд өгөө. Их Монголд өгөө. Тэгэхгүй нөгөө коммент орно айлж юм бэ хаана вэ? Тэр бол ингээд асуухад гэж шүү дээ. Дүнжин гар уу. Аач бас яг энэ хэсэг гоё. Жохон ядарсан ч өвөө дээш юм бишээ богд доллар гараад ч юм. Ийш ингээс арай нэг өөрчлөсөн. Агаартай тий. Жохон ингэ сэргээд арай нэг шууд яг хараа байш юу харагдаад байхгүй. Яаж уул юу харагдаж байгаа. Жохон сэргэлдээ болчихж авч. Би бас тийж удаан байна гэж боддог юм шүү. 6 жил гэдэг чинь бас нэлээд урт хугацаа шүү дээ. Манайх ч ер нь гоё шүү дээ. Ажиллах нөхцөл боломж нь бас их гоё. Ааха. Яг харилцан бие биендээ гоё ингээд ажил руу гоож байгаа юм чиглэлцэн. Тийм болохоор илүү давуу яриагаад гэх. Ерөнхийдөө өнөөдөр бол дан нурууны талруу юу. Өргөн бас гол хоёрлугаа л ингэдэг. нийт дасгалыг одоо тоон хідээр гэж байна. 15-аас 20. Одоо ер нь бол 15-аас 20. Яг нэг бас нэг 100 хасах өргө орж байгаа болохоор. Одоо оф сизон гэж ярьдаг тийм яг амралтын үедээ байгаа байж. Үүнийхэд бол яг нэг хамгийн дээд 15 таа. Тийм үү. Жохон хит хэнэ. Бэлтгэлийн өдөр нь хэд ах вэ?
Бас айлхан 4 угаал. Тэгдээ 7-ны 6 юм уу 5 өдөр игээл 2 өдөр яг нам амраал. Амралт нь арай эхлэн арай. А тэмцээний үед болчих юм бол. Тэмцээний үед ер нь бол 7 өдөр бараг. 7 өдөр хийж байгаа. Тэгээд дөхөөд ирэхээс үлд байгаа. 7 өдрийн 14 хоног хийж игээд өглөө өрөөг явуулчих. Өглөө кардиогоо хийгээл тэгээ нэг дутуу юмнуудаа жоох ажиллуулж хайшаал. Өглөө кардио хийгээл хөвгийн удаа хийгээл. Тэцэл тэгээд баг тэгээд 2 ганцалчих. Харин тийм. Тэгээд орой хайрс амарч байгаа өдөр ажлууд амьдж байгаа орой хийгээсэ тайл 2 ганцах. Тэгээд орой гэж орой амьдч авчих. Жим дээр өргөөсөө галаач авчих. Одоо яг тэмцээнд бэлдэх хамгийн хэцүү зүйл нь юу вэ? Дооч бол нэгч тийм хэцүү байдаг гэж. Тэгэл гайгаачлаа тийм. Ер нь тасчлаа тийм. Ороод нөө бэлдээд ороод байсан болохоор дасаад нөө бүр бийд суугаад ч юм уу бүх юм нөө. Одоо наадхан одоо гараад нөө найс нөхөд ч юм уу энэ шоудын энэ гарын орой гэж ярихад байгаа байсан болохоор тэгээ одоо өөрийгөө самралц. Гэтэ самрал гэрийнхээ ажлыг амжуулаад зохицуулаад тэгэл буцаад инженерээр ингээл явж байгаа болохоо чи. Яг тийм хэцүү шилж байгаа. Эхний хэдэн жил бол хэцүү тийм. Хэцүү шүү дээ. Ах トゥ хамаатан садан ээж аав гэж ойлгох хүмүүс байхгүй тийм. Ойлгох нь хэцүү шүү дээ. Тэгэл яаж яах нөгөө баяр ёслол таар чинь цаансаар наадам таарахаар нөгөө юм идэж болохгүй ихэнтэй байгаад байдаг. Ялангуяа жоохон настаа хүмүүстэй очиж залгаа яхаар бүр хэцүү. Ингээ хайж дээр суучаад миний хүү яг идэхгүй байгаа яахгүй байгаа гэдэг хараад гарч бас нэг идэхгүй суугаад хэцүү тэгэл. Харин найзуудтайгаа бас ойлгох гэж бас үйл үзэн штэ. Яг тэмцээн уралдаанд ороод за энэ нэг хүн ийм хөөгөө яваад исэн юм байна гэдээ ойлгочихоор амар юм шиг санагдаад. Тий. Одоо ерөнхийдөө бол манай найзаас ерөнхийдөө ойлгоцсон. Ер нь амар штэ. Бэлтэлтэй орцоо энэ дэрэг яах хэрэг яг тийм за ойлголоо гэдэг. Яг яриад яагаад тахгүй гэж аваас. Гарын орой гэдэг тахгүй. Би ч өөрөө бас нэг гар цаах. Тийм сонирхолж их юм тийм нэг байдаг болохоос. Энэ нурууны өргөн үү те? Тий, өргөн гол байлоо. Танад ирж нуруу хийж юмар юм байна. Ер нь бодлоо. Ер нь бас айгуу гоё. Нуруу бас их гоё шүү дээ. Бүр яг ингээд салангат нэг нэгээр нь ингээд мэдрээд болчоор илүү амар байгаад байна. Одоо жишээлбэл миний нуруу ч ингээд дэлгэн гурт бас нэг тал юм жижигхэн байх гэдэг тал байдаг. Нийтлэн үү? Тэ. Нэм шохон мохон жоохон санаа харагдав. Тэчрэхэд олж байна. Талын хараад ч юм өөрөө байна. Хараад кино бичлэг хийгээд ч юм уу. Сүүлд нэг харж байхгүй бол харин гэтээ нэг багштай болохоор ч тэр мэрийг хилээд засуулж байгаа. Тэр талч яриад том бай. Баруун чин арай илүү бай ч юм уу. Зүүн чин арай илүү том бай. Тэгээд дутуу хэсэг хүмүүсийг шууд хилээд яадаг болохоор ч илүү амар шүү дээ. Тэгээд арг гэрийн гол хүн ойлгодог. Мэддэг болохоор бүр давуу болчихсон шүү дээ. Бус яг тэмцээн эд орцог хавийн арг гэрийн хавийн ачаал хавийн үг тэр хүн хавьц авчдаг. Амьдрал юу дээр гээд. Тэгэхээр чи илүү гоё дэмтэй. Илүү сэрхэлд үеиг илүү гоё. Энэ л бас бүрэн анхаарч чадчих. Тийм ээ тий. Яг ойлгодог дэмждэг байхаар ч бүр илүү амар. Онлайнаар ер нь дасгалжуулалт хийд юм уу? Онлайнаар уу? Тий. Ер нь бол ганц нэг хүн өгч байгаа. Хүмүүс бас яг ингээд гадаадаас их холбогдоод байгаа. Тэгээ бас аргачлгүй юм л таас гоё ингээ хийчмээр байдаг. За зөвлөмөр байдаг. Тэнцээ яах хүн болох. Одоо жишээлбэл миний яг ингээ бичлэг влог хийгээд байгаа зорилго нь юм бол ерөнхийдөө тэр штэ. Одоо ингээ дасгалын системүүд гоё ингээ харуулад хүмүүст ингээ товсон болчих. Тэгэхгүй яг одоо жишээлбэл анх яг бид нарыг ингээ явж эхэлж байгаа 19 20 морон ингээл ер нь хэцүү шүү дээ. Тэгэл нэг дасгал харъя гэхэл дандаа гараад влогоор хардаг тий. Тэгэл ингээл баах юм яриад идэг. Тэр энэ ойлгохоос ойлгох. Тэр нэг үрч ойлгож чадахгүй байгаа. Бас хэцүү шүү дээ. Тэгэл хотлоо нэг хараад
хар аргаар л нэг За ингэж хийх юм байна гээл те. Ингэж татчих юм байна, ингэж юм байна гээл те. Ингээ хийчихвэл мөрлөө илүү очих юм байна. Тэгвэл илүү яах юм бэ? Бас яс ер нь тэгж хийчихсэн шүү дээ. Энэ хийддэг тасгалаа. Зааж 2 3 4 5 6 дахь юм байна. Энд дээр бас хүмүүс ингэж хийдэг те. Хит их болсон савчгаад Бас ингэж дөө. тий. Манайх нэг тоондоо жоохон тоондоо их юм уу? Газ нэг тоондоо хөргөчих гэж жоохон хордон хийгээд голноо жоохон мэдрээд сунгаад яг удаан олцсон байхгүй ажиллуулчихлаа. Илүү гоё орж ирхий. Манайх жоохон газ тоондоо хөргөчих гээд Тоол хоош те. тий шүү дээ. Тоол нэг чухал шүү дээ. Голны мэдрээд ажиллах нь чухал шүү дээ. Энэ жил нэг яг чадвал сайн барьж байгаа чемп хүртэл явчих гэж бодоод байна. Чемп чи 9 сард дарах 2 тавьчихсан байл ч тийм. Тийм ээ. Дархан жаах нэг чемп руу нэг овж үзэл. Тэгэд нэг 2 жил гарan амарна. Шууд. Тэг нэг жоохон хувийн карьер мэрээр хөөцөлдөд. Бас карьер бас яахгүй. Бас арай амьдралаас хэцүү шүү. Харин тийм тэгэхгүй бол Класс. Эйш сэтлэрч. За энэ рууны голрогоолтой. ингээд дээшлэгт ингээд жоохон байршигээд нурууны энэ хэсгээр ингээд очиж чинь те. Доош явахдаа жоохон дарж өгөөш сонгож өгөөд. Одоо энэ дээр жишээлбэл нийтлэг гаргадаг алдаа ер нь хүмүүсийн харж байхад ер нь ингээд гурантлага хийгээд гурантлага ингээд ажилладаг хаашаа нуул татчаа гэсэн үг шүү дээ. Нуулгаа. Ерөөсө гурантлага ажиллуулахгүйгээр тэндээ цойлж байгаа ингээд татчих. Цойлоод гэдгийг угшаа явахдаа чийж доошоо сонгож өгөөд хойш татаа гэдгийг тэгээд нуулгаа барьж өгөөд доошоо явахдаа бид нуурны гол хэсгүүд байгаа хэвээр. Түүнтэйгээ нуурны өргөнтэйгээ цог сунгааж өгөөд. Манайх ихэд гол алдаа нөр гурантлагаараа ингэчээд хинчээ ингээд ингэж ойлчихэд ингэчээд байна те. Ингэж их алдаад. Чөний дэс сонгохтой ийшээ бас тахгүй сунцаа гэсэн юм. Энд дээр ихэд бас тэгээд хадлаа. Нуруугаа хотойгоо чи ингэ түгжүүл баг. За. Манай хэд ингэ дээр ч ингэчээд нэг ойл хоёр сервер болгож татчихдаг. Чи хоош далаасаа авчиад өргөн гол хоёрлоо цог татчихлоо. Бас анхаарах юм хит хөнгөн биш яг өөртөө харсан чинь те. Гол нь ижин. Эдгээр хүнд болчвол бас хэцүү. Тий. Хүнд болохоор нэг хотлоо хийх, бороо хийх юу болон маал гэж өгсөхгүй. Тэгээ бас хүмүүсээ хараад хад ингэж идэг те. Нуруугаа хит ингэ бүгтийчээд хий хаашаа татгаа нэг 270 үуч байгаа авчихдаггүй болчихоо. Тэгээ юу бол бас зарим хит болгон зайд хаашаа сонгож өгөхгүй. Уцаа яадаг. Шуугаа чанга батж байгаа. Голныгоо нуургаад өгчөөд хотоогоод хоёр гурав дөрөв та зураг одоо яг энэ хоёр яг энэ эс нэг хоёр гурав дөрөв та янзаарч байна. 5 сараас өөр тэмцээнээр зорьсон баг юм.
Тэгэл ер нь цаашаа харах уу? Ер нь Би харна. хэлийг харж байгаа л. Хальт. Би хөлийг харж байгаа л. Багштайгаа ярьж байгаа л. Яах юм. Дараагийн хаалга гаргана. 5 сард орчоо жимэн гайгүй. Улс руу санаа байна шүү дээ. Тэгээ 5 сар. Одоо хэдий хэлээ? Одоо хэдий л байгаа? Одоо доош жим руугаад нэг 98 хэвстэл. Тийм үү. Тэгвэл бас ихийг салчааг л юм тий. Хай бас бүр өвдөж явчихаг л. Сайн нэг хэсэг явцсан байсан. 109 мэс хүрсэн. Бас нэлээ тэгээ доошоо саваа боолгоно ш. Одоо улсын орчин хэдэн килограмм байна? Өнгөрсөн жим чинь 86 700 болсон шүү. Яг үндсэн ордог чинь 87-оор л. 87-оор л. Бас тэгэхээр чи бас Байгаа юм дээ. бас байна. Тэгэхээр ч бас явуулах нь шүү. Хаас нэг өндөр дээр 4. Дээш дээш хамгийн өндөр болохоор бусд нь доошоо 3 2 гэдэг шүү дээ. Манайх чинь яг үндтэй адилхан. Тэгэхээр эдгээр чи бас энэ даваа бас 4 км зайд байгаамаас. Яг уу би бас гордоолээ. Open зөхөөвлөөс ойрхон форумтай байгаа юм чинь. Нэр open л бас хүмүүс их орно шүү. Тий. Жин хасахгүй гээд. Би өгнөл сая шинжлэр өгнөл хийсэн. Гой ингээд Жингээс нэлен нэгэнд халиа явцсан тамирчин зөндөө байгаа шүү дээ. Тэднэртэйгээ гоё боломж олох чалдаа гэ. Бодож үзье гэсэн. Түүнээс мэлийг хор. Одоо бас юм хуваар нь гарсан гэсэндээ юу гараг байгаа шүү дээ тий. Англи гараг байгаа шүү. Тий англи гараг байгаа. Тэгэхээр бас open байгаа дуу. Тэр чинь бас гоё шүү дээ тий. Өрсөлдөөд. Тий шүү дээ. Мэлийг хор шүү дээ. Илүү хөргөн рүү юм шүү дээ бас. Тий. Тэж гоё юу болох вэ? Сон жирнэ. Сонтнаас гоё орж. Манай энэ гол дээр нь голноос их суудлаа зүг тааруулж байна. Илүү сайн орж. Нуруу нэтгэрэмж гоё юм аа. Нуруу гоётой. Илүү сонж ирж байгаа. Тийм ээ. 6. Болоо. Тэгээ доотлог энэ гоё сүрлэг бас илүү. Yes. Ара. Нэг. Хоёр. 3. 4. 5. Аяа. Ойрд маань ч ер нь бас юм сундаг нуруунд дээр илүү сунгаад байгаа байхгүй. Тэгээ одоо яг нийтлэг одоо нэг олстой төхөөрөмжөнд ч сунгах чаа ингээ таг гэл хурцдаг. Тэгэхээр нэг заавал нэг сандал ингэж тавих болохгүй. Тэгээд баах юм чирж яваа. Юм хүм тавьжаа сунгажээ. Хичээн болтой. Тэгээ бүтэн сунгаж байгаа. Эдгээр бол яг тийхгүй өөр огшоо бүрэн сунгаад. Нурууны өргөнийг бүр ингэж битүү ингэж сунгаж байгаа байхгүй. Ээлжлээд ингээ орчиж байгаа байхгүй юу? Болно тий. Нөгөө энэ дээр нэг бариулээд шүү дээ. Том хийж байгаас ингээ тасч тий. Бас ил гоё орчин. Сандал жандаш буулгаж яагаад. Бүр гоё сонаад. Тэгчээ. Одоо ер нь миний бодол, миний хааснаар бидний ихэд одоо алчаагаад ингээ ажиллаж байгаа шүү дээ. Тэгээд боосаад гоё сонгодсон шүү дээ. Тий. Манайх ер нь сонголт хий. Харин тий. Тэр бас их муу юм байл шүү юм. Тэгэхгүй чангасан болчингоо суллаад сунгаад өгчөөж илүү хурдан амралтайгаа илүү сонжоо илүү томрох процесс нь илүү их явж ирд юм байл шүү дээ. Энэ нэг ачаал даах ч юм уу бэлт хэмтлээс илүү хол уян хатан чанар нь илүү сайжирна. Тий. Одоо яг над дээр гарч байгаас том алдаанууд энийг биш ерөнхийдөө байнга шууд хаяал гар авчдаг. Харин Одоо яг тэгэл гарын гуртал жижигхэн юм дээр гарч авахд жишээлбэл нэг
өдөр тутмын зүгээр нэг өвдөө нуглаад нэг удаан жоох юм уу хийх шууд ингэ татдаг ч юм уу. Тий, яг сонголтгүй. Чимхлөөр юм хийхэд жоохон боловсролчт юм. энэ жоо тийм хөшүүнд юу хөшүүн. Харин Тэгэхгүй яг сонголт монголчтой хүмүүс чинь шал өөр ихгүй тий. арай өөр хэвч. Сонголт бас чухал юм лээ. Одоо би бас сунгаал хэрээнд бэлтгэлийн хажуугаар ер нь аминобис хайлын төлөх бодгүй. Тэгэхээр дундуур аминагаа ихэд дуусчих. Аха. Тэгээд дуусаад хоол мол идэж штэ. Тэгэхээр дараа хоол. Гэхдээ яг гой бисээ яваагаад ч юм уу. Одоо өдөр сэдвэн хоол идэхөр нь Одоо л хоолндоо орц. Одоо л өдрийн нэг өглөөний цайгаа орлоо 5 идэж. аха. Өглөөний овёс уугаа оруулж байна. Овёсоос гадна 4. Махуудаагаа тэгээд ногоотойгоо. Хоолын шигицэл ер нь чиний хэрэг Ер нь миний хоол гайхурд. тийм үү. Би одоо ерөнхийдөө амар муу иддэг шүү дээ. Одоо жишээлбэл 3 өнгөрч ин гэж би одоо эхнийхээ хоолтой л явж байна. Йоо. Би ч одоо 2 хоол идсэн байгаа шүү дээ. Эхний 2 хоолыг бол яг хүчээр идчихнэ. Эхний хоол бол гайг орч. Дараагийн хоолыг жоох хүчээр. 3 хоол бол байхгүй шүү дээ. Сони тий. Бүр өстэй. 12 нэг болж хат 4 хоол идчих. Өглөө юу өглөөний цай уугаал тэгэл хоол идэл би чи нэг өөнөөс өглөөний цайгаа жоох эртдчихвэл дараагийн хоолнд гайг орчдөг. Тийм шүү дээ. Би тэгэл өглөө дандаа нэг 7-8 цаг цэрүүлэг тавьж байгаа л бос чирэл мөлчдөг. Тэгэл хоолоо дараад нээж байгаа л тэгэл нэг 11-12 гээл идчих чинь л. Би ч нэг жим дээр ажиллаа үед өглөө 6 ирчдэг. Тэгээ ирчээл нэг карт ирчээл баг нэг 6-40-50 гээд цаг болчих. Тэгээ хаш нэг даныг хоол нэнчээ зав ирээд нэг бас суугаад зарим үедээ хөдлөөд хүмүүс заагаад шингэлтэн ингээд тийм үү. Тэгэхээр яхаа гэрт мэрт амарч байгаа үед бол эдэлтнийгээ багсаад зай нэг холж байгаа юм чи. Яг нөгөө эддий цагаас аяаж байгаа айж ч юм уу. Нэг бол бүр унтж байгаа зүгээр 10 гэж зэрэгтэй өглөөний хоол бол итгэж өдрийн хоолыг холдоочих. Яг ажилтаа үед болохоор яг эрт идээд яач яг шингэлтний л ордоо. Бас яг гой таарж иддэг. Гэтээс яг над чиг бас төрлийн хүмүүс байдаг юм шиг л нөгөө хоол муу иддэг байгаа шүү дээ. Тэгсэн аппет юунаас авах тий. Тэгэл жоохон юмд ингээл цадчихдаг. Би ч одоо тэгэл мөнхийн тийм идэх хүмүүс чинь нэг идэхгүй байх тал дээр амар асуудалтай байдаг гэж байна. Би чинь эсэргээр идэх юм дээр жоох асуудалтай. Ер нь бол хүмүүсийн эсрэг ер нь их бас гой төрлийн юм байна тий. Манайс ч бол бас хэцүү шүү дээ. Нэг жоохон идчихэл одоо мөнхийн авгнаал яваад шүү дээ. хоол шингээдэг энзим ууж байна. Тэгэл нөгөө баахан хоо шингээх юмнуудаа уугаал тэгжиж л ингэж байгаа ч гэдэг. Манайс ч болохоо би шиш явсан. Юу муу тэмцэмцний бэлтгэлд орохгүй зөв өдөрт нэг л хоол хангалттай. Тий. Өглөө нэг заавал нэг овёс идчихэн. Тэгээ баг овёсороо өдөржин болох гэдэг юм чаа. Нэрээ бас нэр тийм үү. Сон яг нэг тэмцээний бэлтгэлд ороо тэмцээний хоолндоо ороогүй нэр ингээ бодох өдрийн нэг өсрэл 2 мөр ид. Тий. Сон дээ. Өглөө нэг идэл орой нэг идэл. Яг тэгээ ингээ бодохоор яг одоо энэ тэмцээний хоолноос грамм хэмжээ нь бага байгаа байхгүй. Тий. Яг тэмцээний хоол ингээ яхаа явахаар чи хэмжээ грамм ингээ эдэлтний үр хийх болоо учраас хамаагүй их идэт байхгүй. Яг жирийн үеэс Багш магш ерөнхийдөө ингээл тэгэлж барьчаал за өсч чинь жоох юм. Үгүй нөө. Нүм сони идээд байгаа юм уу гэх. харин сони дээ. Би ч бол тэгэлж мичээс үлсөө зүгээр байж байгаа. Юу идэх цагтаа Тэгэлж мэгэлжэл 2 3 мөр ханж яхад нэг өсөг мэдрэмж нэг байхгүй. Тэгээ нөө цаагаараа нөгөө жоох сүлдчихдэг те нэг ер нь жоох болчоороо тамиргүй болчихсон. Тиймэрхүү юм мэдрэгдэн үг хэсрэн тэгэж өсөөл бүгдөө явах нэг тийм байхгүй. энэ бас гоё юм биш. Би ч бол тийхгүй шүү. Тэгэлж мэглүүлээд өлсөөл гид зам дуграал байж байгаа шүү дээ. Ходоод дуграал хурж ин жирээ. Сүүл оролтоо. Тэгээд дуслаа. Нийт 8 насар бас явчих шүү. Яаж орно гэж бодчихсон жил. Гайгүй. Гайгүй юм яриад яа хийж байгаа болохоо чи. Тэг бас төхөөрөмж гоётой болохоор булчин гоё мэдрэгдээд арай л гоё болж байна. Тийм гоё урамтай шүү дээ.
За найзтай өнөөдөр хамт бэлтгэл хийж үнэтэй цагаас оваалцсан хамт бэлтгэлээсээ баярлалаа. Баярлалаа. Дараагийн тэмцээн уралдаанд нь ажил үст нь өнөөдрөөс өндөр амжилт хүсье. За тэгээд Монголын дараагийн про тамирчин тэгээд одоо дараачихын тамирчин юунууд нь тэмцээнүүд нь амжилт хүсье. Баярлалаа. Гоё юм байна. За Зориулсанд баярлалаа. зүгээр. За өнөөдрийн дугаар ингээд дуусчихын дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай.